Сайн байна уу хөрөнгө оруулагчтай. Тэнгэр капиталын зүгээс 2026 оны 6 сарын 12-нд зах зээл гарах SpaceX-ийн IPO-ны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өргөхөөр бэлэн болоод байна. За SpaceX-ийн удаагийн IPO-гөөрөө за нийтдээ 75 тэрбумыг зах зээлээс татан төлөвлөхөөр одоо бэлдэж байна. За нэгж хувьцааны үнэнийг бол 135 дээр тогтохоор бол зах зээлийн одоо таамаг бол гарч байна. Тэгэхээр яг энэ үнэлгээ бол яг одоо үн цаасын танилцуулга дээр бол яг одоо аль биесээр бол гараагүй. За 135-аас одоо их бага байх боломжтой гэдэг байдлаар бол яригдж байна. За компани нийтдээ 555 сая ширхэг хувьцааг бол олон нийтэд санал болгож байгаа. Энэ хувьцаа нь бол одоо компани нийтдээ нийт хувьцааны 4.2% тэнцвэрс ийм одоо дүнтэй хувьцааг бол олон нийтэд санал болгож байна. За тэгэхээр IPO-тэй холбоотой одоо яг цаг хугацааны дараалалаар ярих юм бол за анх бол 5 сарын 20-нд одоо үн цаасны хороо буюу одоо SSC-д одоо анх үн цаасын танилцуулга бол өргөнмөрсөн байгаа. За үүний дараа харуул 6 сарын 1-ээс 3-ны хооронд бол үн цаасын танилцуулгад 2 удаагийн өөрчлөлт орсон. За тэгээ 6 сарын 4-өөс одоо албан ёсоор бол үн цаасны роуд шоу буюу одоо яг танилцуулга олон нийтэд одоо нээлттэй танилцуулга гаргамжийг эхлээд за тэгээ яг захиалга бол анхдах зах зээл дээр бол захиалга эхэлсэн байгаа. Тэгээд за 6 сарын 7-ны байдлаар бол одоо яг нийт зах зээлийн ирсэн захиалгын дүн бол одоо яг татан төлөвлөх дөнгөс одоо АДЗ-ны 2 дахин давцсан буюу 150 тэрбумын захиалга бол ирсэн байж байна. За тэгээ 6 сарын 11-нд бол яг нийт одоо анхдах зах зээл дээр авах захиалгын дуусаад за айгүй эцсийн байдлаараа үн одоо үн тогтоолт явагдаад за 6 сарын 12-нд бол яг одоо 2 дахь зах зээл буюу Nasdaq дээр яг арилжаа эхлэхээр хүлээгдэж байна. За 6 сарын 12-нд бирж нэхэж ус учраас бас шууд одоо бид нэр оролцох боломжгүй байж магадгүй байгаа. Яагаад тэгэхээр хөрөнгө оруулагч банкуд, томоохон хөрөнгө оруулалтын сангууд хоорондоо дуудлага худалдаагаар одоо price discovery буюу ханш тогтоох үйл явц явагддаг. Тэр нь болохоор үдээс хойш хүртэл бас сонох боломжтой байж магадгүй. За SpaceX нь юу н ямархуу бизнес хийдэг, одоо энэ 75 тэрбум төгрөгөө босгоод юунд зарцуулах талаар бас нэг мэдээлэл өгвөл. SpaceX-ийн хувьд ерөнхийдөө 3 чиглэлийн хүрээнд бизнес хийдэг буюу орлого олдог. За нэгдүгээрт бол яг сансрын тээвэр. За хоёрдугаарт бол Starlink буюу яг интернетийн үйлчлэгээ үзүүлдэг. За гуравдугаарт бол яг 2026 оны 2 сард одоо XAI-г хөдөлж авснаар бол яг хэмэл оюун ухааны одоо бизнестэй хөлтэй байд одоо энэ чиглэлийн хүрээнд бол яг орлого олж гисэн байгаа. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр сансрын тээврийн одоо зах зээлийн 70% эзэмшиж байгаа. Яагаад гэхлээр сансрын тээврийн технологиг маш хурдтай хөгжүүлж одоо хөөргөх төхөөрөмжийг дахин ашиглах боломжтой болгосноор одоо 1 килограмм бүтээгдэхүүнийг сансрын одоо нэг тойрог замд гаргах одоо зардлыг маш их бууруулсан байгаа. Одоо 1 килограмм нь бол нэг 15 мянган долларын өртөгтэйгээр одоо гарч байгаа. Өмнө нь бол бараг сая доллараар яригддаг байсан тийм технологи шүү дээ. Тэр технологиг хөгжүүлж ингэж зардлыг бууруулснаар маш олон хэмжээний Starlink хиймэл дагуулыг сансарт хөргөөд одоо дэлхийг тойрж байгаа хиймэл дагуулуудын нийт тооны 80% эзэмших тийм хиймэл дагуулын системтэй болсон байгаа тийм. Нийт татан төлөвлөсөн 75 тэрбум бол яг нийтдээ 4 чиглэлийн хүрээнд зарцуулна гэж бол үн цаасны танилцуулгад дурдсан байгаа. За нэгдүгээрт бол яг хэмэл оюун ухааны дэд бүтцтэй холбоотой бүтээн байгуулалт нь бол одоо нийт татан төлөвлөсөн нөгөөхөн ихэнх хувийг зарцуулахаар бол хүлээгдэж байна. За хоёрдугаарт бол пуужин хөргөх талбайд төсөлтийн бүтээн байгуулалтанд бол зарцуулна. За гуравдугаарт бол одоо хэмэл дагуулгын сүлжээг улам өргөтгөх, сүлжээгээ улам сайжруулах чиглэлийн хүрээнд одоо үйл ажиллагаа сайжруулах хүрээнд одоо зарцуулахаар хүлээгдэж байна. За хамгийн сүүлд нь бол одоо ерөнхий зардал буюу одоо ерөнхий зорилтоор буюу за яг үйл ажиллагааны зардал за бусад одоо хөтөлбөр рефинанс их байдлаар бол зарцуулна гэж одоо тусгасан байна үн цаасныхаа танилцуулга дээр. За тэгэхээр 75 тэрбумыг босгох гээд байгаа. За тэрийг 4.2% зах зээлд гаргаад 1.7-оос 1.8 их найд гэсэн маш том тоогоор компани өмлөд байна шүү дээ. Энэ болохоор яг ямар үндэслэлтэй одоо тэгж үнэлгээ гарсан юм бол тэрийг тайлбарлаж өгөөч. Тэгээ үн цаасны танилцуулгатаар дурдсанаар бол одоо нийт саяны дурдсан 3 одоо сегментийн одоо бизнесийн хүрээнд нийт одоо total addressable market буюу одоо боломж зах зээлийнхаа үнэлгээг одоо 28 их найд $8 гэж үнэлсэн байгаа. За үүний 26 их найдыг одоо зөвхөн хэмэл оюун ухааны салбараас олно. 93% энэ зөвхөн энэ салбараас олно гэдэг ийм одоо бизнес төлөв гаргасан. За тэгэхээр яг одоогийн байгаа энэ 3 бизнесийг ингээ орлогыг авч үзэх юм бол ганцхан Starlink буюу одоо интернетийн үйлчлэгээр зөвхөн ашигтай. Нөгөө хоёр одоо сансар болон хэмэл оюун ухааны чиглэлийн бизнес бол одоогоор яг алдагдaltaй байгаа. Тэгэхээр нийтдээ overall одоо алдагдaltaй юм компани байгаа. За тэгээ одоогийн IPO-гоор зарлж байгаа үнийг одоо нийт одоо үнэлгээний харьцаа буюу price to sales ratio гарах юм бол ratio-г бусад одоо технологийн тэргүүлэгч компаниудтай харьцуулж үзэх юм бол за яг зах зээл дээр хамгийн өндөр үнэлгээтэй гэж үзэгддэг Palantir жишээ нь одоо 62 байхад SpaceX-ийн price to sales ratio бол 120 буюу одоо 2 дахин өндөр. За Nvidia-гаас бол 6 дахин өндөр
гэдэг нь одоо маш өндөр үнэлгээтэй зах зээл дээр гарч байна гэсэн үг. За дээрэс нь саяны бизнес сүлгөөнд орсон одоо нийт боломж зах зээл бол яг одоо биш одоо ирээдүйд төлөөгдөж байгаа юм төсөөлөл байгаа. Тэгэхээр одоогийн энэ IPO-д оролцож байгаа хүмүүс бол ерөнхийдөө одоо яг Elon Musk-ийн ирээдүй болон за хэмэл оюуны ирээдүйд ерөнхийдөө бет тавьж одоо хөрмөрөлт хийж байна. Хийж байгаа тэр нэг одоо яг адил болж байгаа гэсэн үг. За тэгэхээр түүхэн датаг харах юм бол одоо нийт одоо 1980-аас одоо 2025 оны хооронд гарсан нийт IPO-нуудын одоо яг анх дахь зах зээл дуусаад хоёр дахь зах зээл эхлэсний дараа яг ханш одоо яг ямар хөө байдлаар хөдөлдөг вэ? За ер нь бол сүүлийн 5 жил харахад бол 14.2%-аас 48%-ийн одоо нэг өдрийн өсөлттэй гарч байгаа. Яагаад тэгэхээр одоо IPO-д санал өгж байгаа, IPO-д захиалга өгж байгаа одоо хөрөнгө оруулалтын сан болон хувь хүмүүс яг 100% одоо захиалга нь биелдэг байгаа. Тэгээ 100% биелээгүй улмаас үлдсэн хувьдаа бас ингэж яг оролцох хүсэлтэй байгаа болохоор маш их хөдөлж авах санал орж ирдэг. Тэр нь одоо ингэж 1980 оноос 2025 оны хүртэл одоо ингэж ажиллаж харах юм бол дунджаар эхний өдөр 20.6%-аар одоо ханш нь өсөж байна. За тэгээ эхний өдрөөс ингэж цаашаагаа харах юм бол одоо 1 жил болон 3 жил 5 жилийн хугацаанд 4.6-аас одоо 2.9% хүртэл ингэж энэ хэдэн жилүүдийн хугацаанд ингэж буурдаг байна. За тэгэхээр одоо SpaceX-ийн одоо ханшийн төлөв одоо ингээд 6 сарын 12-ноос бирж дээр гараад цаашаа одоо эхний хэдэн сартаа хэдэн жилдээ ямар хөө төлөвтэй байхаар байна гэж бодож байна. Тэр сүүлийн 40 жилийн датаг ингээд IPO хийсэн датаг ингээд харах юм бол одоо яг арилжаа эхэлсэн өдрөө бол дунджаар 20% өсдөг нь бол датанаас харагдаж байна. Тэр эхний яг IPO эхлээд хоёр дахь зах зээл эхлэсний дараа бол ихэнх одоо IPO хийсэн компаниуд бол арьсангүй өсөлттэй байдаг нь харагдаж байгаа. За дээрэс нь ханш өсөх одоо магадлал нэг өсөж байгаа нэг зүйл нь юу вэ гэхээр одоо яг 5 сарын 1-нд за Nasdaq биржээс Nasdaq 100 индекс дээр одоо яг компани одоо листлэх одоо шалгуураа бол өөрчилсөн байгаа. Энэ шалгуур дээр гол өөрчилсөн хоёр одоо зүйл байгаа. Нэг нь болохоор одоо яг IPO хийсний дараа хамгийн багадаа одоо 90 өдөр ярилжаа явагдчихэж Nasdaq 100 индекс багтана гэдэг юм шалгуураас энийг бол одоо бууруулад 15 өдөр болгож өөрчилсөн. За хоёр дахь гол өөрчлөлт нь юу вэ гэхээр за тухайн хувьцааны одоо нийт зах зээл дээр санал болгож байгаа хувь нь одоо нийт хувьцааныхаа 10%-аас одоо доошгүй байх хэрэгтэй гэдэг юм шалгуураас энийг бол бас яг бууруулсан байгаа. Тэгэхээр энэ хоёр өөрчлөлт нь бол одоо цэвэр SpaceX-ээс өөрчлөлт байна гэж харагдаж байна. Тэгэхээр SpaceX бол гараад одоо яг сар өөрөхгүй хугацаанд бол Nasdaq 100 индекс багтах магадлал харьцангуй өндөр байна гэсэн үг. Тэгэхээр энэ индекс багтана гэдэг нь өөрөө юу гэсэн үг вэ гэхээр Nasdaq-ыг одоо пассиваар дагадаг ETF сангуудын одоо пассив одоо худалдаа авалт бол яг энэ хувьцаан дээр бол орж ирэх хэрэг байна. Тэгэхээр энэ утгаараа бол хувьцааны үнэ өсөх магадлал харьцангуй өндөр байна гэж харагдаж байна гэсэн үг. Тэгэхээр хоёр дахь зах зээл эхлээд арилжааны эхний өдрүүд бол харьцангуй одоо хувьцааны хашуул өсөх магадлалтай гэдэг нь бол одоо яг саяны одоо гарсан мэдээллүүдээс харагдаж байна. Нэгдүгээрт бол яг түүхэн одоо дата гарах юм бол нийт IPO хийсэн компаниуд хөвчлэн дунджаар одоо арилжааныхаа эхний өдрүүд бол дунджаар 20% өсдөг гэсэн юм дата харагдаж байна. За дээрээс нь Nasdaq 100 индекс бол яг одоо индексийн шаардлагыг бол яг SpaceX зориулсан байдлаар өөрчилсөн гэдэг нь саяны хоёр өөрчлөлтөөр харагдаж байна. Тэгэхээр яг IPO хийсний дараах одоо ханшийн таамаглалыг одоо харах юм бол богино хугацаанд бол одоо өндөр өсөх магадлалтай. Гэхдээ урт хугацаанд бол яг сая хэлсэнчлэн нөгөө одоогийн байдлаар ашиггүй компани. Дээрээс нь үнэлгээний харьцааг харах юм бол бусад нөгөө түүх одоо технологийн хэрэглэгч компаниудтай харьцуулахад бол харьцангуй юм өндөр үнэлгээтэй байгаа нь харагдаж байна. Тэгэхээр урт хугацаанд бол одоо харьцангуй үнэн тогтворч бод буурах магадлалтай гэж харагдаж байна. Тэгэхээр яг ер нь бол одоо ихний арилжааны эхний өдрүүд бол харьцангуй савлгаа өндөр байна гэж ерөнхийдөө харагдаж байна. Ягаад тэгэхээр нэгдүгээр зах зээлд гаргаж байгаа хувь хэмжээ харьцангуй бага байна. За хоёрдугаарт бол одоогийн байдлаар ирсэн захиалга бол одоо нийт татан төлөвлөсөн мөнгөөс аль хэзээ 2 дахин давтсан эрэлт өндөр байгаа тань. Тэгэхээр энэ бүгдээс харах юм бол арилжааны эхний өдрүүдэд ханшуул харьцангуй өндөр савлгаатай өгсөн өсөх магадлалтай. За урт хугацаанд бол эргээ тогтворжод унах магадлалтай гэж бол харагдаж байна. За анхаарлаа дуусанд баярлалаа. SpaceX-ийн мэдээлэл болон хоёр дахь зах зээлд оролцох хүсэлтэй байх юм бол бидэнтэй холбогдоорой.